За орой минь. Орой минь. Амьдрал хэрэг байна да залуусаа. Маш сайхан байна. Тэгээд нэгтэйгээ ингэж гоё харилцаа. Маш сайхан байна. За та хоёрын хувьд ямар байна? Үндэжгүй. 50 сайхан. Дандаа л жаргалтай хүмүүс байгаа байна. Жохон цаг байдлын тухай ярил л да. 100 ер нь хизээ болохоор юм шиг юм. Та гурав мангадтай. Ерөнхийдөө 100 бол эхэлцэн явж байгаа шүү дээ. Тий, эхэлцэн явж байгаа. Миний хувьд бол эхэлцэн явж байгаа. Өчигдөр эхлэв. Нөрөө түрүүн тэр цулбургүй морь зэрэг хэлсэн шүү дээ. Энийхэн талаар яриач. Одоо нэлээ эрчтэйгээр уран бүтээл рүү орно гэж хэлсэн. Тий, миний хувьд болохоор яг уран бүтээлээ одоо жоохон тийм зааг хязгаарыг давсан. Тэгээд хууль дүрм энэ жоохон зөрчсөн маягаар уран бүтээл хийхээ гээл тэгж бодож ярьлаа л да. Яг яг. Уран бүтээлийн талаар тий. За миний хувьд бол би ерөнхийдөө орчин үеийн урлагаар перформанс тал руугаа илүү тонгоогод хийцэн тийм уран бүтээлч байгаа. Тэгээд голдуу байгаль дээр хийдэг. Одоо яг ургаж байгаа, мандж байгаа улаан нартай харьцдаг ч юм уу. Мөн байгалаас гадна усны тухай бүтээлүүд хийдэг. Мөн одоо хитрхи их материаллык ертөнцид бид нар ингээд живээд сохроод гарах одоо гаргалгаагүй болж байгаа талаар бас хүний одоо нөгөө сүнсний мөн чанар энэний зорилго нь огтой юу юм түүнийгээ таньж мэдэх явцаас бид нар маш их төөрөлдөж байгаа нийгэмд. Тэгэхээр тэр лөө дотгошоо өнгөсөн иймэрхүү ерөнхий сэдвэр хийдэг. Тийм уран бүтээлч байгаа. 18-ны өдөр юм хийх гэж байна. Болроогоос ярих гэж байна. 18-нд юу үзүүлэх гэж байна? Өмнөдөр бол өмнөдөр нь гэрлийн тухай хүнддэг гэсэн. Одоо болохоор өндөглөлт гэх нэртэй. Тэгээд өмнө нь нөгөө Дежаву гэх кинон дээр ерөөхдөө байгаль дээр хийжсэн. Гэхдээ одоо болохоор яг өөрөө бас энэ сав гэдэг юм дотроос нэг өндөглөлт хийдэг бодол орж ирсэн. Өмнө төсөж үзчихсэн гэсэн үг тийм. Тий, өмнө нь болохоор одоо Дежаву гэдэг нэг богино хэмжээтэй мэдээлэл нэг кино наадан билүү. Тэрэнд орж исэн юм да. Манай хөх нарийнхан тий. Тэгээд бас ерөөхдөө нэг юм шувуу мөртлөө шувуу өөрөө өндгөөрөө ингээд нэг юм юу гэдгийг жоохон хэрцгий юм шиг тийм талын юм байгаа. Яг яагаад хэрцгий юм хүндүүд вэ гэдэг тэгэхээр угаасаа нөгөө байгаль дэлхий өөрөө яг тэгж урсаж заримдаа ч гэсэн хэрцгийлэл үзүүлдэг гэдэг талаас нь ч юм уу харуулъя гэж үзэж байгаа. Миний хувьд яг нөө тарихтай л холбоотой бүтээлээ хийн. Гэхдээ яг арай жоохон Монголын нөө нэг хидрэг гэд багаж хэрэгсэл байдэн шүү дээ тий. Хидрэг гэд яадаг ч нөө нэг нэхээ илтгэхэд ингээд зөөллөхөд ашигладаг багаж ахгүй юу. Тэгээ тэр хидрэг гэдэг багажийг бас ашиглая гэж бодож байгаа. Ерөнхийдөө яг бас туршиж үзээгүй байгаа. Ямар ч үс болчих байхаа гэдээ ер нь бол дотроо бодоод буулгацсан байгаа. Тэгээ тэр агуулга нь хидрэх гэдэг чинь өөрөө бас нэг юмыг зөөлж байгаа гэсэн утгатай. Арсыг одоо нэг хатуу ингээ байгаа шүү дээ тий. Боловсруулах арсыг боловсруулах явцад хэрэгэлдэг багаж аахгүй. Тэгээ тэр багажийг ашиглаад тэгээд тэр тарихаа яаж ингэж зөөлж тий. Уятан болох вэ гэдэг талаар тэгээд нэг жоохон тийм бас давтамж тэгээд тэрийг нэг дадал болгох гэх юм уу нэг тиймэрхүү агуулгуудыг хооронд нь холбоод үзүүлэе гэсэн бас бодол байгаа. Ер нь бол яг миний одоо бас тархийг л тойрол тэгэл тал талаас нь яаж л тэрийг хүн өөрөө яаж эзэмшиж тэрийг хэрэгжилж амьдрах вэ гэсэн тиймэрхүү агуулга дээр л олон талаас нь өөрөөч бас хайж ийн. Тэгээд өөр хүмүүсийн бас хайлтын цаг хугацаа орон зай дээр бас урам өгөх юм уу? Бас сэтэл санааг нь гоё эрчимжүүлэх мэдрэмжийг нь илүү хүчтэй болгох ч юм. Гэтэ бас жоохон зөөлөндөө хийж магадгүй л гэж бодоод байна. Тий. Зөөлөн байх чинь ч бас нэг л хиллэг шүү дээ, тий.
бодоод хийж байгаа. За яа. Энэ удаад яг ирж байгаа хүмүүс зориулж юу үзүүлэх гэж байна? Юуг нь ер нь бид нэр үзээсэй гэж бодож байна. Үзэгчнэр ер нь бол ингээд нэг юм хүлээлт үүссэн гэдэг шүү дээ. Тэгвэл нэг эндээс нэг юм энийг харчаасаа гэдэг ч юм уу нэг тийм өмгтөлч хүний мессеж байгаа. Яг би энэ удаагийн бүтээл дээр усны талаар хийдэг перформансаа жоохон өөрчлөөд тэгэд хийх бодолтой байгаа. Тэгээ юм л энэ да ерөнхийдөө. Тэ. Тэгэхээр 6 сарын 18-нд гэж байгаа. 6 сарын 18-нд дахиад нэг хүн байх хэрэгтэй тийм. Тийм. Тэр үнийг жоохон тайлбарлаад өгөх. Манай дугар сүрэнгийн Бацар тий. Базоо гэж одоо манай уран бүтээлчд ерөнхийдөө нэрлэдэг гэдэг. Тойрог зурдаг гэдгээр нь олон хүн мэднэ. Хэдүүлээ юу ачтай нэг байх байгаа юм чинь энд зургийн чиг зураг нь байна. Базаагийн зургийг нэм оруулчих тий. Базаа нэг удаа нэг ийм перформанс хийчихсэн нөгөө Урлангаас манай урлагч нэг 100 айлд байдаг шүү дээ тий. Урчууд дэвлээ орооны Урлангаас евро Занацрын музей руу тэр явж байгаа хугацаанд авдар үүрээд явчихсан. Тим үйлдлийн урлаг хийжсэн. Би бол сонсч ирсэн. Гэхдээ одоо бас мартсан байх шүү тий. Тэр их дээр үед хийчихсэн тий. Тийм дээр үед. Бас яг тэр нөө Монгол хэв маягтай гэх юм уу Монголын одоо уламжлалт тэр жинтэх энтер гэдэг шиг тий. Одоо тэр авдар гэдэг чинь бас бидний үнд зүйлийг агуулсан уламжлалт өв соёлын нэг хэсэг тий. Кинонд гардаг гэсэн. Тий шүү дээ. Гэрээ. Тэгээ ер нь бол нөө хилэг нь бас ерөөдөө тэрнтэй холбоотой. Тэгээд орчин үе тэр бас хүн яаж хүлээж авах талаар тэр ч бас гоё концепц нь гоё л сонсож байгаа юм л да тий. Хөх нарын одоо хамгийн Ахмад уран бүтээлч болох гэж байна тий. Одоо ер нь бол хөх нарын одоо ихэнх үед явж исэн перформанс артист уран бүтээлчдийн нэг шүү дээ. За хэдүүлээ тэгэхээр маш гоё өрөөнд ороод ирсэн байна л да. Энэ өрөөг нэг товчгоо танилцуулаад өгч төгөө аль нэг. За бид нар нөгөө саяхан ирэхэд болохоор жоохон агуулгах маягтай байжсэн чинь одоогийн байдлаар бол бүр айгууд гоё тухтай. Тэгээ бүр айлч өнцг рүү харж болохоор болцсон байна. Тэгээд айлч бүтээл рүү харсан яг тэр юу руу н ороод байна. Бүтээлийнх нь одоо орон зай руу орж чадчихээн. Тэгээд энэ дотор айгуу тухтай ингээ мэдрэмж уурлан ч юм шиг те тэгснэ нэг юм найзууд хоорондоо цуглаж болохоор ч юм шиг нэг тийм айгуу гоё тоглог сайхан өр байна. Бүтээлүүдийг бас авч болох хаа тий. Тий, энэ бол одоо нөгөө хөх нарын сав гэдэг орон зай байгаа шүү дээ. Одоо урлагийн бүхэл төрлийн одоо элементүүдийн чинь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Яруу найраг, хөгжим, одоо үзэсгэлэн, перформанс гэл те өшөө олон төрлөөч бас үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ өрөө маань ерөнхийдөө VIP өрөө буюу одоо VIP галерей маягийн. Тэгээд мөн эндээс одоо худалдаа явуулна. Мөн энэчний юм жижиг уулзалтууд, VIP уулзалтууд зохион байгуулж болж байгаа. Тэг гих мэт. Канаас бас хийж болох. Тий. Тэгээд уран бүтээлчтэй яг энэ сайхан бүтээлүүд бол эргэн тойронд дүүрэн байна. Өстө богийн хэлдгэр яг л тэр орон зайд бол яг ингэж орж байгаа хгүй мэдрэгдэж байна юу. За тэгэхээр одоо яг нэг юм жоохон гол хэсэг рүү орж байна. Энэ юу вэ гэхээр performance дээр 6 сарын 18-нд ирэх байгаа хүмүүс танд хэдүү гэлээ тийм. Яг хипхоп талаасаа биш шүү зүгээр ер нь нэг заавчгүй ир мэр гэх юм ч одоо хайшаа. Яг энд ирснээрээ ер нь одоо тухайн үед шиг тэр хүнд яг юу үлдэх болоо гэдэг талаас нь өөрсдийнх нь бодлыг хэлцгээе. Тэгээд ер нь бол тасах. За болор төвшин гейм перформанс бол одоо нэг өндөгний нэг эмзэг мэдрэмж байдаг штэ. Бүгдээрээ л өндөг шарж иддэг л ахaltaа тэгтээ яг ийм савын орчинд буюу энэ урлагийн орчинд өндөг яаж мэдрэгдэх юм бол гэдгийг бас мэдэрч болох байхаа. Миний бодлоор бол ерөнхийдөө тэр орой бүгд л маш гоё тийм өрмөц дахин давтагдчихгүй тэр мэдрэмжийг өгнө. Зөвхөн тэр орой л тэр мэдрэмж байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр ганцхан оройд одоо яг болоод өнгөрөх тэр гоё процессыг тархиндаа тогтоож авъя л гэх юм бол тэр оройд 6 сарын 18-нд сав гэлрээ тэр ирж үзээрэй гэж хэлээ. Яг хүн одоо олон жилийн туршид магадгүй зарим нь насаараа зарим нь энэ насандаа амждагч байх эрэл хайгуул хийж идэг.
гадны юмс хүмүүстэй харьцаад байгаа юм шиг боловч ер нь бол өөртөө л энэ бүхний цаана харьцаж яадаг, өөрийгөө нээж байдаг байх. Тэгэхээр энэ олон уран бүтээлчдийн одоо бид нар бол дуучид биш, ер нь бол зураачид бүгдээрээ тэгээ перформанс арт буюу одоо орчин үеийн урлагийн контемпорари урлагийн нэг төрөл. Тэгээ энэ Монголд бол хийгдээд бас нэлээд хэдэн жил болсон. Олон улсын чансаатай том одоо үзэгслэн арга хэмжээ үйл ажиллагаануудад бид нар хангалттай оролцсон туршлагатай. Монгол улсын нэрийг бол түүчилж бас явдаг өөрийнхөө салбарт. Тэгэхээр зүгээр нэг ийм одоо чимэглэлийн аястаа гэдэг шиг тийм бүтээлүүд биш, энэ бол уран бүтээлчийн гүнээс гарсан байдаг, мэдрэмжээс зөн совингоор ингэж дамжиж илэрхийлэгдэж байгаа голцоо тийм юмнууд байдаг. Тэгэхээр энэ дээр бид нартай цуг нэг вайбанд, нэг долгион дээр ингэж байж чадвал бас зөндөө олон гоё гүн гүнзгий бөгөөд уудам том юмнуудыг зарим юмыг олж авна шүү. Тэгэхээр үзэгчийн өөрийнх нь дотоод ертөнц мөн чанар дээр энэ маш их хамаарна. Тэгээ хаалгууд нээлттэй. Тэгээ ирсэнд баярлаа. Тэг бага ерөнхийдөө тэгээ тэр юу ч бас хүмүүст бас их тийм сайнаар нөлөөлдөг юм бэл дээ. Ингээ сайн ойлгохгүй байгаа хүн төрчл авлах юм аа авлаад тэнгүүтээ өөрийнхөө ертөнцөөр энийг би ингэж харсан, энэ нь ер нь ямар байна гэдэргээд асууад яхахлаар айгу зүгээр л юм элэ. Надад бол тэр угаасаа уламжлагтаад явнаа л гэж бодож байна. Тийм тэгээ дотроосоо яа тэгэхээр бид нар чинь нөгөө та бүхэн ирлээ гэхэд ингээ бидний одоо ингээд дотроосоо хийж байгаа тэрний нарийн мэдрэмжийг мэдэрч байгаа учраас өөрөөр хэлбэл одоо ингээд задарж гин гэх юм уу да. Одоо нүцгэн мэт хайрцсан л гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгээд төсгөл дээр нь мэдээж хэрэг уран бүтээлчтэйгээ ойр байж тэр хүмүүсийн энергийг мэдрэх нь амар чухал гэж би бодож байна. Хоол аргаад фонд гарсан ч ихгүй дээ. Кофе мафи ууж нэлээд тавьчих чам. Ингээ дуусгасан ч яа хоол арга. Бид л юу усаа зөхөө. За тийм шингийн юм уу? Чи шүүлэхгүй бол болохгүй юм тийм. Чи гүйлгүй. Зэвгүй юм уу? Сайн сайх юу вэ? За чинжаага байна. 50 нэ. Толгой дээр далавчтай л байна даа шүү. Далавч багцсан. Сижих оруулаа. Эсээ даг. Гэж байж байна те. Өгөнч бол хоёр далны хооронд л далавч ургад юм л та. Толгой дээр урдыг би өстой мэдэхгүй байна. Жоо дээшсэн шүү. Далан дээр Их хүсгээр дээгүүрээ урагчдаг юм шүү дээ. их хүсгээр. Хүсгээр дээр. Санскрино төвшөө. Хүсэл дээгүүрээ Энэ нөгөө тарихтайгаа их яагаад янгуу тархин далавчтай болчихсон юм шүү дээ. Тавэж л да би нөгөө ярих юмаа тооцоолоод ах чинь далавч ярьчих гээд байна шүү дээ. Байж л да. За Хөхнөр орчин үеийн төвийн гишүүн уран бүтээлч орчин үеийн чиглэлээр уран бүтээлээр ажилладаг. За ер нь бол 2007 оноос хойш ер нь уран бүтээлээр дагнж ажиллаж байгаа. 2004 онд төсөл урлагийн дээд сургуулаа төгссөн. За төгснөөс хойш 2007 онд анхны бие даасан үсгэлэнгээ гаргаж байлаа. За яг зөв мэдээж contemporary гэдэг урлагийн энэ дүр төрхөнд бол маш их олон төрлөөр ажилдаг тийм боломжууд бол гарч ирсэн Монголын дүрс урлагт. Энэ боломжуудаас фото арт, уран зураг, перформанс арт, үйл хөдлөлийн урлаг ленд арт буюу өрөг урлаг, инсталляц гэдэг төрлүүдээр үл ажилладаг. За энэ удаагийн арга хэмжээнд бол перформанс артаар уран бүтээлээр оролцох гэж байна. За 2009 онд Хөхнөр орчин урлагийн төвийн уран бүтээлчтэй нийлээд арт парти гэдэг үзэсгэлэн зохион байгуулагдсан. Энэ үзэсгэлэн дээр миний хийсэн уран бүтээл бол үнэн ардчлал өнөөдөр буюу сонгогч гэд нэртэй тийм ажил байсан. Тэр нь ямар ажил байсан бэ гэхээр арт түмнийг
одоо үндсэндээ бол паблик маягийн тий урлаг ард түмний тархийг цаасан малгайгаар хуурах гэдэг орон зайг төвчүүлж тавьж исэн тэр ажил дээрээ. Тэгээд орж ирсэн үтсэн үзэсгэлэнг үзэж байгаа хүмүүст цаасан малгай өмсгөж өөрсдийнх нь гарын үсгийг авч фото зураг дарж нэг тийм ажил хийж байлаа 2009 онд. 2014 онд 2 авдартай 976 байсан те нөгөө Гамтвэгчийн галерей. Тий. Галерейгаас Номын сан гэдэг орон зайд Сүхбаатарын талбай дээгүүр авдар үрж Номын сангийн дотор бэстүүлд авдраа байрлуулад сонин хэвлэлээ маш уртаар тэгж дэвсэж хуучны өөрийн гэсэн одоо аавынхаа дээлийг малгайтай нэг авдарт нэгөө авдарт нь сонин хэвлэл хийж ингээд тэр Номын сан руу үрж авчиж нэг тийм перформанс ажил хийжсэн 2014 оны ажил байгаа. За ингээд үндсэндээ бол миний бол ингээд 3 дахь перформанс ажил одоо энэ үйл ажиллагаанд бол орох гэж байна. Энэ перформанс ажил болохоор ном сумтай ажил хийн. Би өөрөө харваач мэрэгжилтэй одоо харваач спортоор хичээлдэг. Харвааны спортоор хичээлдэг. Энийгээ бол харваатай бас 2-3 ажил хийжсэн байна. Одоо бодсон. Ингэж асууж болох. Одоо ингээд орон зай маань болохоор дотор байгаад байгаа шүү дээ. Тийм. Үзүүлбэрээ гадаа хийн гэсэн үг. Үгүй дотор орон зайдаа тохируулж хий. Тийм дотор орон зайдаа тохируулж хийхээр тэг төлөвлөж байгаа. 9 сумтай тийм ажил хийнэ. За мэдээж төлөвлөсөн хийх гэж байгаа перформанс бол ер нь зургийн эскизийн хэмжээнд бол ирсэн байж байгаа. Ямар хуу хэмжээтэй, ямар орон зайд хэдэн сум тавих уу? Ямар материалууд ашиглах уу гэдгээ бол тооцоолоод төлөвлөсөн байж байгаа. Тэгэхээр 9 ширхэг сумтай, ном сумтай Монголын үндэсний өв соёлыг харуулсан тийм перформанс ажил байгаа. Үзэгч гэсэн хэлээч. Бидний бүтээлүүдээ ингээ онцлохоор харахад яг л нөгөө 4 өөр уран бүтээлчийн одоо яг нөгөө 4 өөр уран бүтээлч өөр одоо дотоод ертөнцүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг л их сонирхолтой 4 өөр ажил харагдахаар надад бол тэр санагдаж байна. Энэ хүн дахиад мэдрүүлэх гэж байгаа шиг байна. Усны тухай байна, өндөр байна тий. Савн дотор өндөр гэж байна. Та болохоор одоо бүр Монгол гэж ороод ирж байна тий. Монгол характертай. Монголынхаа өв соёл, үндэснийхээ тэр өв соёлыг орчин үеийн урлаг перформанс арттай хослуулж хийх гэж байгаа гэсэн санаа. За ер нь тэгээд дуусгая. Дутуу юм байна манайхаа. Тэг байхгүй дээ. Болох уу? Өшөөхөн болоосаа 18 ингээд. Яг нөгөө перформанс урлагийн нэг онцлог гэвэл энэ одоо тийм хитрхи их тийм entertainment ч юм уу одоо юу гэдэг нэг шоуц ингээ нэг тийм төрлийн үзүүлбэр бол ер нь биш байдаг. Ер нь бол дандаа гүн гүнзгий утга агуулгатай философи хаана үйждэг тий. Одоо хэдхэн минутанд л том үзэл санааг тэнд хүндчихэд. Тийм учраас одоо юу гэдэг айгууд гоё тийм entertaining тийм лаг шоуц ингээ шиг тийм юм бол ерөөсөө биш ээ. Тэгэхээр тэрнээс beyond цаашаа гүн гүнзгий рүү мэдрэх хүсвэл хүрээд ирээрээ. Тэгээд энд бол нэг юм уран бүтээлчин бас дотоод гүн мөн чанараас гарч идэг буюу энгийн бөгөөдийг илчим шиг үнэн юм явж идэг. Тэнд бол тийм ёлкны тоглоом шиг хит ингээл нэг юм яасан юм бас биш байдаг шүү. Ерөөсөө утга агуулгын юуны хувьд их өөр шүү. Тий. Өмнө бас иржсэн хүмүүсээс ингээд байсан л да. Хүлээлттэй байсан. Одоо юу болох вэ? Тэгвэл албаар бид нэг ингээл 10 минут хойшлуулаад 20 минут хойшлуулаад тэгээд нэг хүлээлт үүсэх бас зүгээр юм лээ. Хоорондоо жоохон зайтай авахгүй бол угаасаа хэцүү шттэ. Зүгээр л эхнийхээ процесслог багтал дараагийнх нь гарч ирэхлээр юу ч үгүй юм чинь тархинд хүлээлтүүд бас гарч ирсэн. тэр нэг юм заавал паузтай байх нь зөвлөлтөө. Тий. Нэг ойлгохгүй байжсэн дахиад нэг юм. Тэр тухайн мэдрэмж үүсээ тэр мэдрэмжийг эн чинь ингээ процесслах гэдэг юм дотоод
юм нь явж байгаа шүү дээ хүмүүс дотор. Тэгэнгүүт дараа тэрнийг нь зүүхгүй, тэр орон зай, тэр цаг хугацааг нь өгөхгүй дараах нь үжүүл аюу хэцүү байна. Бид нарт ч тийм бас наач зүгээр нэг сонирн биш юу концерт биш ямар тийм ээ. Тий. Бодох орон зай заавал байх хэрэгтэй л да. Бодож ш ер нь бол бидний өгж байгаа юмыг тэр чинь ингэ сүлэлдэж хоорондоо нийцэж байгаа гэсэн үг шүү дээ хэрэггүй тий. За манайхан гоё. За яг зүгээр энэ орчин үеийн урлагийн тал дээр ч юм уу ер нь урлаг гэдэг тал дээр ойлголтын хувьд бол би бол ингэж тайлбарламар санагддаг. Шууд цэвэр мэдрэмж ойлгож тэрийг ойлгочлоо гэдэг биш. Эхлээд үл мэдэж ойлгохгүй. Хоёр хүн бие биенээ хараад шууд уралдахтай адилхан шүү дээ. Жишээлбэл магадгүй шууд харцаараа дурлчаад энийг би ойлгож яаж энэ хүн дурлах юм байна гэдэг үстэй. Гэдэгтэй адилхан тийм нэг юм процесс явагддаг. Тийм учраас энэ уран бүтээлийг ойлгоцсныхаа ард дээр энийг би ойлгочлаа гэдэг биш. Шууд мэдрэмжээр хандах хэрэгтэй урлагийг. Шууд таашаалаартай тийм нэг юм экзотик тийм юмар л тэгж урлагийг хүлээж авбал их зүгээр байдаг юм аа гэж ойлгож байна. За баярлалаа. За баярлалаа.